Сансрын буудал домогт Байконур. Хаврын зөөлөн үрээр чээж дүүрэн амьсгалж байгаа казакийн далдан тал жирийн амьдрал ер үсийн гайхамшиг босолжээ. Тогтсон уламжил ёсоор зөөгч буучин голдуу өглөөр ургах нарыг өгтөн гаргаж хөлөг хөргөх талбайд байрлуулъя. Их эрдэмтэн Циолковскийн зөөлөн өгүүлсэн сансрын пуужинта галтрэг 300 гаруй тонн 50 м шахам өндөр юм. Зөвхөн тулгуур цамхаг нь 7 давхар байшинтай тэнцэн. Гуанлын хуудас эргэж хурц тод үсгээр хожимын хожим тэмдэглэгдэх мартагдашгүй өдөр сар жилийг заалаа. Энэ бол зэвлэгтэй 1981 оны 3 дугаар сарын 22. Монгол Ардын хөлсөлтөмийн төвөрөний улс төрийн төвчний гишүүн сайдрын зөвлөлийн дараа Батмунх тэргүүтийн манай төлөөлөгч Владимир Жанибеков жөгдөр дэмдийн гүрарагч нарыг сансрын аян замд нь үдэн мордуулж байна. Задача нашего пилотируемого полета Союз учив төлөвлөгөөд социалист бүгд найрамд холбоотол бүгд найрамд Монгол Ард улсын төлөөлөгчид сансрын эслэг хийх гэж байна. Надад олон улсын багийг даргалах өндөр итгэл найдвар хүлээлгэлээ. Цаашид 2 замын соёл сургууль соёл тогтмор судалгаа шинжилгээ сорилт туршилт хийх нь интеркосмос программын дагуу хийх гэж байгаа манай жолоодлого төлөвийн нийслэгийн зорилт болж байна. От имени экипажа корабля «Союз-39» докладываю. К космическому полету готовы. Приложим все свои знания и опыт для выполнения порученного нам почетного и ответственного задания. Командир корабля «Союз-39», летчик-космонавт СССР Владимир Джанибеков. Пуск. Зажигание. Предварительное. Промежуточное. Домогт Байконураас харавсан гэрэлтэй цагаан пуужин шөнийн харан хуйг хаг зүүсэн найрамдлын жигүүр дэлгэн наран ургах зүгийг зорилоо. Энэ харанхуй бүдүүлэг феодализмаас гэрэлт социализм дэвшин орсон шинэ Монголын хөгжлийн хурдыг яруу-туудаар илтгэж байна. Монгол хүмүүр өөрийн одтой. Тэгвэл өнөөдөр Союз 39 хөлөг дэд бүхний бат найрамдлын од боллоо. Хүн ардынхаа нэгэн адил манай сансрын нисгчийн төрсөн нутагт малчин жөгдөр дэмэд эчин хорлоо хоёрын магнайт тэнийж 10 хүүхэд тавнер үлд маань зөвхөн аж ахуйчил нэмэгдэнэ гэж бодож явсан. Гэтэл одоо уган хүү маань зөвлөлт ах нартайгаа хамт сансарт нисэж явна. Ингээд дахин 3 хүүтэй болох нь эндэ гэж баярлан сууна. Даяар дүүрсэгдсэн далай их баяр их оронд маань ургахын навтай уралдан эд эхэллээ. Экшин зур түгэн тарсан баярт мэдээг сонсоод хүмүүс шүн өнгөрөхийг ажаагүй. Өглөөл тусахад Улаанбаатараас эхлээд хот хөдөөгүй хэдийнэ баярын гоёлон зүүж Владимир Жанибеков жөгдөр дэмдийн гүрарагчаа хоёртой хүн бүхэн мэндэлж байлаа. Сансрын нисгчдийн зураг үрээ лоозонгор чимсэн автобус машин тэрэгнүүд хөдлөлөө. Баяр хөөр болсон үе түмэн хурам цугларч Октябрийн замдч хамт Окторгын замдч хамт хэмээн найрамдлааран бахархаж байна. Хотлолны баясгалан бүх нийтийн энэ их баяр хөл хөгжөөнд байгаль дэлхийн маань хүртэл уярчээ. Тийм ээ. Энэ шин Монгол орн тэр чигээрэн унтаагүй. Тэнгэрийн цас хүртэл газар тунлагүй хайлж байсан юм.
сансрын үлэм ардагдах өдрүүдэд үйлдвэр заводын ажилчид, нэгдлийн малчид, сангийн аж ахуйн тариаламжид, үйлчилгээний газрын хүмүүс өндөр бүтээлийн өдрүүд зарлаж, сансрын нисгчдийн нэрэмжид социалист уралдаан өрнүүллээ. Газууртын сангийн аж ахуйн саалчин оюун цэцэг. Манай малчин ардын хүү зүгдэр дэмдийн гүр аргачаа сансрын нуудам Зөвлөлтийн Баатрын хамт нисж байгаад бүх ард түмнийхээ нэгэн найдлаар малчин саалчин бид хязгааргүй их баяртай байна. Шинжлэх ухааны энэ гарамгай үйл хэрэг зориулж манай хамт олон өндөр бүтээлийн уралдаан зарлаж сансрын нисгчид та нартаа хөдөлмөрийнхээ амжилтаар бэлэг барьж байна. Зөвлөлт холбоот улсын тусламжаар байгуулагдсан Австрийн заводын ажилчин бий. Зөвлөлт холбоот улсын Баатрын сансрын нисгч Жанибако, Монголын сансрын нисгч гүр аргачаа нарынхаа сансрт хийж байгаа гайхамшигт нисгэлийг сэтгэл багтан харж байна. Сансрт нислэг үлдэж байгаа энэ хугацаанд манай хэсгийн хамт олон сансрын баатруудаа хүндэт ажилтнаар бүртгэн авч өдрөөрийнхөө төлөвлөгөөг 115-аас 120%-аар биелүүлж байна. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийж байгаа энэ эрхэм сайхан үйлсээ амжилттай сайн биелүүлж эхтлгээдээ эсэм мэнд бууж ирэхийн үзүүтэй сайхны өрөөлийг хэсгийнхээ хамт олонны өмнөөс өргөн дэвшүүлж байна. Хөдөлмөрчдөөс баяр талархлаа илэрхийлж, амжилт ололтон элтгэн ирүүлсэн захидал цахилгааны тоо 10,000-д хүрчээ. Зөвлөлт Монголын сансрын баатруудын нисэх зориулж, Монгол ардын хосголтын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн төв хорооны нарийн бичгийн дараа боломжмц тус улсад суугаа он цогод бүрэн эрхэд элчин сайд Смирнов Монголын бүх ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ. Найрамдлын цуглаан энэ тэнд үгүй болж байлаа. Зөвлөлтийн сансрын шигшидийн үйл амьдралыг харуулсан том үсгэлэн нэгдлээ. Сансрын нислэгтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн багхурал дээр сансарт 3 удаа хийсэн зөвлөлт холбоот улсын Хошоо Баатар, бүгд наримдах Монгол ард улсын Баатар, Монгол зөвлөлтийн наримдын нийгэмлэгийн төв захиргааны дарга Виктор Горбаткогийн нэрийг сонсож, залуучууд уран бүтээлчдийн уулзалт үдэшлэг дээр сансрын хамтарсан нислэг зориулсан шүлэг зохиол айдууг сонирхож, хүмүүс хаан л бол хаан хөл хөгжөөнтэй байлаа. Сансрын огторгойд сайхан юм олон болсон. Салахгүй хармаар юм чих байсан.
Тэр бүхэн тэмдэглэж хэлэх олон зүйл бий. Бүхэн дийлэн мартагдах 3 дугаар сарын 23-ны шөнө салют 6 Союз Тэдрүү цогцлбортой Владимир Коваленок, Виктор Савиныхнараа болзоо тавин хүлээсэн Жани Беков гүр арагчаа хоёрыг зан сайтай айлын зочломтойгоо эзэн ёсоор угтахыг харсан хэн боловч баярлахтан хэлэх үгэн олохгүй суус юм. Алхтав сарын өгтөж халуун досноор эврэстэн уулж байна. Өс Монголын ард түмний төлөвлөж Ахтуу шонхрууд сансар дууллаа. Үл мартагдах энэ баяр тучирлыг одоо дэлхийд дахнаар сонсон харж байгаа. Сансар тэнхүү хөлгийн хоёр багийнхан уулзсан төдийгүй 60 жил жаргал зовлонгон хуваалцсан зөвлөлт Монголын хоёр ард түмэн халуун гараан баригдсаж хавтай сайхан тэрэгдсэн юм. Дөрвөн Баатар Сансар тэнхүү баяр хөөр болж байгааг 4 миллиард хагас хүн гариг дэлхийгээсэн гайхан харж баяр хүргэсэн. Нөхөр Брежнев Цэдэнбал нарын илгээсэн баярын бичигт манай хоёр оронд сая хүмүүс та нарын сансрын аяллыг зөвлөлт Монголын наримдлын хөгжил бэхжилтийн ондрааллын түүхэнд алтан үсгээр үрд бичигдэх яруу сайхан үйл явдал мөн гэж хүлээн авч байна хэмээн өгүүлжээ. Холбоо шуудангийн газар хоршоо дэлгүүрт энэ түүхэн үйл явдал зориулсан бэлэг дурсгалын олон сонин зүйл гарч байлаа. Инженер космоса Линдрага академич Котельников. В 1965 году решением правительств 1965 онд Агадуу 9 орны засгийн газрын шийдвэрээр Авторгын удмыг хүний сайн сайхны тулд хамтран судлах ажлын эхийг тавьсан. Ингээд сансрын хамтарсан багуудыг бэлтгэж ирсэн. Бүгд наримдах Монгол ард улсын сансрын нислэгч оролцсон багт зориулж Монгол зөвлөлтийн эрдэмтэд мэрэгжилтнүүд бусад Агадуу социалист орнуудын мэрэгжилтнүүдийн хамтаар сансрын шинжилгээ судалгааны өргөн программыг боловсруулсан юм. Энэ программыг биелүүлэх явцад бүгд наримдах Монгол ард улсын газрын зургийг сансраас авах, атмосферын байдлыг судлах, эмнэлэг биологийн судалгаануудыг үргэлжлүүлэх, сансрын нислэгийн үед хүний эрүүл мэндийн холбогдолтой судалгаануудыг боловсруулах болгох. Сансар орчимд амьд организм ерөнхий биологийн бие тогтолцоог илрүүлэх зэрэг өргөн программыг тодорхойлсон юм. Үүнийг биелүүлэхэд зөвлөлт Монголын сансрын багаас бие бэлдрийн болон ажил мэргэжлийн ихээхэн хүч шаардна. Үүнийг сансрын хамтарсан баг амжилттай биелүүлнэ гэж бүрэн итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Пожелаем ему успехов.
Сансрын бааtruуд Юрий Гагарины цэнхэрлэн харагдах гариг гэж нэрлсэн хэд дэлхийг 140 гаруй удаа тойрч 6 сая гаруй километр аялсан. Тэд Монголын өргөн удам нутаг дэвсгэрийн газрын зургийг авах, агаар мандлыг судлахаас эхлэн үлэмжхэн эрчим хүч агуулсан энэ хэр олон талаар учир нь танигдаагүй Сансрын эгэл бөмбөсийг шинжилэх хүртэл улс ардын аж ахуй дасрын хач холбогдолтой 30-аад сорилт туршилтыг маш амжилттай хийсэн юм. Бид ус ардчилсан Герман, Вьетнам, Унгарын Сансрын нисгчтэй уулзаж ярилцсан юм. Бүгд наримд ардчилсан Германы улсын Сансрын нисгч Зигмунд Иен ярьж байна. Оддын хотхонд Сансрын нислэгийн бэлтгэл хийж эхлэх үеэс л бид Монгол анд найз нартайгаа танилцсан юм. Ах トゥ орнуудын хөвгүүдд зөвлөлт холбоотулсад мөр зэрэгцсэн сурч, хөтөлмөрлөж, Сансрын нисгчийн ажил мэргэжилд суралцаж, орчин үеийн хамгийн нарийн техникийг эзэмшсэнтэй баяртай байна. Энэ хугацаанд бидний наримдал нөхөрлөл боломж үзаарсан. Я желаю лично этому новому нашему экипажу счастливого полета. Олон улсын Сансрын ээлжид баг зөвлөлт Монголын Сансрын нисгчдэд програмын амжилттай биелүүлээд их дэлхийд баяр баясгалантай эргэж ирэхийг ярив. Сансрын бааtruуд Эрдэнэт туршилт хийж байна. Монгол зөвлөлтийн наримлын бэлэг тэмдэг болсон дэлхийн зэсмэл бидний 10 том үйлдвэрийн нэг Эрдэнэтээр энэ туршилтаа нэрлэж байна. Сансрын огторгыг судлах эрдэм шинжилгээ, эмнэлэг, биологи, физик, техник, технологийн сорилт туршилт инхүү Эрдэнэт, Туяа, Туйлшрал, Солонго, Болор, Шацрагам, Алтай, Хэрлэн гэсэн олон нэрээр баяжлаа. Ямар нэгэн баярт үйл явдал болоход сайн нөхөд уулзсан учирч сэтгэл зүрхнийхэн үгийг уудлан хэлхийг хүсдэг. Зөвлөлт холбоот улс бүгд наримдах Монгол Ард улсын баатар, зөвлөлт холбоот улсын нис хүчний маршал Владимир Александрович Судец. Для меня, как меня называют, старого монгола. Сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд Монголын иргэн оролцож байгаа нь зөвлөлтийн хүмүүс бидний хувьд хэзээ язааны Монгол хүн гэгддэг миний хувьд ч гэсэн энэ нь улс төр интернационализм ах トゥ угийн наримдлын багархал болж байна. За то, что один из граждан Монголии стал членом экипажа космического корабля. Энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан нөхөр Сэдэн бол Батманхуулан нам засгийн бусад удирдагчдад тэднэр дамжуулан ах トゥ Монголын бүх ард түмэнд баяр хүргэв. И сестрам передаю свое сердечное поздравление с этим выдающимся событием. Нөхөр Брежнев өөрийн илтгэлдээ хэлсэнчлэн Октябрийн хувьсгалын дараах манай анхны анд сайн нөхөр та бүхэнд социализм байгуулах үйлс Монгол Ардын хувьсгалт номын 18 дугаарыг хурлуулсан ажилдаа их амжилт олохыг хүсэн ирвэё гэлээ. Ну и больших радостей в вашей замечательной жизни. Дэлхийн анхны Сансрын нисгч Юрий Гагариныг самсрал нэрсэн тэр цагаас хойш бараг 20 жил өнгөрлөө. Тэр үед би хүүхэд байжээ. Жирийн малчин ардын хуу надад зөвлөлт танд нөхөртэйгэн Сансрын гараанд гарч тойрог замын станцад ажиллах цаг ирнэ гэж ботоогүй байжээ. Нахтугийн хадгалт төсөлтийн үржимээр өчгөө зүйл гэж байхгүй болжээ. Сансрал нисгэн гэдэг
амар ажил биш ээ. Газар дээр өөрөөр хэлбэл юм олдохгүй байна. Орчин цагийн шинжлэх ухааны техникийн хөгжил ах トゥ социалист орнуудын нийлэн нэгдсэн их хүч ийм хүчтэй болжээ. Орчин үеийн хөгжлөөрны багнаснаас амар унсан. Би удам сайхан тал хүндий цалин хөгтөн гэртээ ихээр тэ. Багахад энэ тал хүндий захидхааргүй юм шиг санагддаг байсан. Газар дэлхий маань гайхамшигтай сайхан харагдаж байна. Бидний хамгийн дотор өөрийн Toyota 16 долгон хэдхэн минутын дотор улс гүрнийг байтхан бүхэл бүтэн тэв Азийн төвд орчих манай орноос алхантайгаа далай тэнгисүүдийн дээгүүр нэсэн өнгөрч байна. Эх орноо зөвхөн сансрын өндөөс төдийгүй орчин үеийн шинжлэх ухааны техникийн болон хүндрэлтийн дэвшил хөгжлийн өндөр чигээс арах анхны Монгол хүн болсондоо их баяртай байна. Галук хотын инновашн бол лимитерийн гიშгсэн манай гаригаас өөр ертөнцид хүрэхэд замыг нээсэн овгон эрдэмтэн Циолковскийн гэр музей буюу сансрын мэлэг юм. Константин Циолковский Юрий Гагарины цаг явсаар байна. Сансар эзэмших онолыг үндэслэгч, сансарт аялах замыг нээгч энэ хоёр хүний цаг яг таарч байна. Все международные полеты радуют очень нас. Олон улсын хамтын нислэг өрн бидний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал байдаг. Олон орны хүмүүс сансрыг хамтран эзэмших болно гэж Циолковский ярьж байлаа. Энэ нь одоо амьдрал биелж байна. Манай нисэгчтэй хамт ах トゥ Монголын иргэн ниссэнд бид маш их баяртай байна гэж Циолковскийн аж ахуй ярьж байна. Сансрын нисэгчтэй хийдэг уламжлалт хэвлийн багвар өөрөдөмөн нислэгийн өдрөдөх төвд болж Энжир космос програмд оролцогч орны тоотой сэтгүүлд суудаг байлаа. Харин энэ удаа Зөвлөлт Монголын сансрын нисэгчтэй хийх хэвлийн багвар цоошин онцлог байдалтай боллоо. 1980 онд Москвагийн Олимпийн өмнөхөн ашиглалтанд орж олон 10 орны хэдэн мянган сурвалжлагч ажиллаж ирсэн хэвлийн төвийн саруул тунтангимд сансрын хэвлийн багвар анх удаа болж түүнд социалист болон наримдалт орны төдийгүй хөрөнгөтөн орны сурвалжлагч оролцсон юм. Энэ сонирхолтой хэвлийн багварт бас Монголын олон нийтийн төлөөлөгчид суусан юм. Ерөнхий зөвхөн бүтээгч Сергей Королёвын дурсгал зориулж энэ үзийг 1975 онд байгуулжээ. Дорогие друзья, мы очень рады приветствовать вас в мемориальном доме музея Сергея Павловича Королёва. Сергей Павлович Королёвын гэр музейд та нарыг угтахад бид их баяртай байна. Дөнгөж саяхан манай орон Юрий Алексеевич Гагарины төрсөн өдрийг тэмдэглэсэн. Бид хоногийн дараагаар 4-р сарын 12-нд сансрын гэрний эхлэлтийг тэмдэглэх гэж байна. Өнөөдөр Зөвлөлт Монголын сансрын хамтарсан баг хамтарсан нислэг болж байна. Ийм онцгой үед та бүхэн Авгай Королёвын ажиллаж амьдарч байсан гэрт ирлээ. Энэ хүн Юрий Гагарины нэгэн адил сансрын гэрийн үеийг нээсэн юм. Бидний зогсож байгаа энэ газар Королёвын байшингийн нэгэн дурсгал төрөө. Энэ сэтгүүлийн ширээн дээр Сергей Павлович Королёвын чөлөө цагаараа уншиж байсан сонин сэтгүүлүүд байна. Тэр болж байгаа үйл явдлыг ямагт цагтан мэдхийг хүсдэг байлаа. Хосуу авьяас содухан гүн мэдлэг хатуужил төсвөртэй зорьсондон хүрдэг онцгой чанар нь Сергей Павлович Королёвыг хүн төрлөختөнд сансрын эрен үеийг нээгчдийн нэгэн болгосон юм. Одоо зөвлөлтийн сансар судлаагчид түүний ажил үйлсийг нэр төртэй үргэлжлүүлсээр байна. Ерөнхий зөвхөн бүтээгч Королёв ярьж байна. Энэ бол ариун сайхан зам юм. Та бүхэн сансрын удмыг эзэмшигчд болж байна. Дөхтөө бид энэ замаар цаашид явъя. Бүх юм биднээс шалтгаална. Эх орныхон хүчин чадлыг улам нэмье. Манай бүх эрхэм нөхдөд ажлын сайн сайхан амьдралын аз жаргал өрөөе. Тэмцэгч, бүтээн босгогч ард түмэн болсон зөвлөлтийн ард түмнийг алдаршуулъя. Бидний хизээний танил эмч шаастны аж ахуй Николай Павлович Шаастин.
Здравствуйте, дорогие монгольские друзья. В эти славные дни Монголын иргэн сансарт нислэг хийж байгаа энэ баярт өдрүүдэд энэ гайхамшиг том баярт үйл явдлыг тохиолдуулан эрхэм Монгол нөхөд та бүхэнд үнэн зүрхний угаас халуун баяр хүргэж мэндичлээ. Одоогийн энэ үйл явдал бол зөвлөлтийн болон Монголын ард түмний хувьд Монгол улстай ойр холбоотой байдаг хүмүүсийн хувьд их том баяр болж байна. Монголын бүх ард түмэн бүх хүмүүст дахин халуун баяр хүргэж сайн сайхны хүссэн нэг гол зүйл болсон зөвлөлт Монголын наримдал манд тугай гэж ирвэ. И самое главное, наш лозунг всегда был и остается: завлот Монголии нарамдал манда тугай. Жаран жилийн тэртээ наримдлын наран болон мандаж тунгалаг их тулгын чулууг нь тавьсан Ленин Сүхбаатар нарын түүхэн уулзалт Москвад болсон. Тэгвэл 60 жилийн дараа зөвлөлт Монголын эрэлхийг зөрөгтөвгүүд сансрын өндөрт гар барин төвлөлцөж гандан бууршгүй наримдлан газар дэлхийн хүн ардад багталтай харуулсан юм. Манай хүүхдүүдийн хамгийн дуртай үлгэрийн Баатар Боролдой хүү хүртэл гуурс төмөрөө Союз 39 хөлгөр солиод эрэлхийг Баатар ах нартайгаа Энгүс сансарт хамт аялсан. 3 дугаар сарын 30 бол энэ завсар сансарт болон газар дэлхийд хийсэн бүх ажлын дүн гаргах хамгийн хариуцлагатай өдөр байлаа. Сансрын баатрууд тойрог замын зогсолбортоо салж ядан нулим сунгаж байгаагаас эхлэн хари холын од гаригаас харавсан солиромит галдөл дүрлзүүлэн айсуй буулгагч аппарат агаар тэнгэрт орж ирээд гэрийн чиний том алаг цоохор шүхрэн дэлгэхийн хүртэл хүмүүс амьсгаа даран нүд цавчилгүй цэнхэр дэлгэцэн ширтэд суулсан юм. Мартагдашгүй учрал болж байна. Сансараас их дэлхийдэн босож ирсэн баатруудад Монгол үндэсний ёс заншлаар мөнгөн аягтай сүү алдад цэнхэр хадагтай барьж байна. Бас зөвлөлтийн Жис Казган Монголын эрдэнтийн зэсийн баяжмлаар цутгаж наримдлын бэлэг тэмдэг болгосон хайлшийг сансрын нисэгчдэд сонирхуулж байна. Владимир Жонибеков үрэрэгчанар сансраас авсан гэрэл зургийн хайлс, тойрог замын зогсолборд гаргаж явсан хагас дамжуулагч, төмөрлөгийн хайлш, сансрын туяаг буулгасан элдгүүр бас ус олон юм их дэлхийдэн авчирчээ. Иймхүү Монгол зөвлөлт хүмүүс сансартаж, газар дэлхийдж, үйлдвэрийн тасагтаж, эрдэм шинжилгээний танхимдаж, наримдлан дарахалж байна. Сансрын баатруудыг хамгийн түрүүн Жис Казганыхан найрсгаар өвтөн авч улам жил ёсоор өөрийн хүнд тэргэн болгосон юм. Байконур, одод тэнгэр, орчлон хорвогийн нууцыг тайлах их аяны гарааны газар. Эргэж сансраас ирэх эрэлхэг баатруудыг найрсыг дотн нугтах алдар гавьяаны домогт талбар болон алдаршиж байна. Байконур гэдэг нэр 1957 оны 10 дугаар сарын 4-нд зөвлөлтийн анхны хиймэл дагуул гэдэг нэртэй хамт 1961 оны 4 дугаар сарын 12-нд дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины нэртэй хамт дэлхийн ертөнцид зуурайдсан. Энд 20 жилийн өмнө Юрий Гагарины суулгасан анхны зулцсан улаангар насвыг үйсэд авраг том мод болон саглан ургажээ. Түүний дараа олон игнэ ургасан улаангар дэлгүүлгэлж хаврын үрийг өрн дуудахгүйгээр тэдгээр мод болгон хүн шиг өөрийн овог нэр намтар дүүхтэй. Энд манай анхны сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн гураарагчаагийн суулгасан зулцган улаангар нэмэгдэж одоо гариг анивдсан үдшин шин орчлонгийн төмөн нууцыг тайлахыг зөгнсөн үлгэр туйлсаа хизээнээс нааш ярьдаг байсан Монгол хүний хүсэл мөрөөдөл биелсэн түүх төдрийн дурсгал болон урган цэцэглэх болно. Мянган 978 оны 9-р сарын 11-нд гадаадын сурвалжлагчид оддын хотхны ойролцоо орших Чикаловын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсныг санаж байна. Тэр өдрийн тухай тэгвэл сансрын аяны амжилттай дуусгаад Байконураас босож ирсэн Валерий Биковский, Зигмунд Ийн хоёрыг энд угтан авсан юм. Тэгэхэд гураарагчаа
жирийн ухтагсдын адил сансрын баатруудыг сонирхож дурсгалын зураг дарж явснаас биш 2 жил хагасын дараагаар 1981 оны 4-р сарын 6-нд өөрийн хөлгийн дарга Владимир Жанибековын хамт Байконураас энд буусан мөнгөн цагаан оосны шатнаас эхлэн хөгжмийн цоглог их шигэн далхалан хөл хөгжөөнтэй олон зүүн хүнээр халуун дот нухтуулна гэж хэрхэн санах байлээ. Угтагсад түүнийг хүүгийн адил тэврэн өнсөж баяр хүргэн баглаа цэцэг барьсан хүмүүс түүнийг дагалдана. Угтагсдын дотор Монгол дээл хувцастай хүн явах нь малчин ардын хүү сансрын баатрыг угтахаар зориудын дэрсэн Монголын төлөөлөгчдийн нэг алдарт төхөрчин хөдөлмөрийн баатар данзан дарж байгаа байлаа. Сансрын баатрууд тойрог замаас буцаж ирээд Юрий Гагаринтай уулзаж гүн хүндэтгэл илэрхийлдэг заншилтай. Хорвоо дэлхийг шагшин бишрүүлсэн Гагарины түүхт нислэгээс хойш 20 хавартай золгож байна. Энэ завсар зөвлөлтийн сансар судлал жирийн хүмүүс байтугай сансрын нисэгчид эрдэмтэд хүртэл урдчлан харж чадаагүй тийм их амжилт олжээ. Хэрвээ хүнээс мөрөөдлөн төрүүлдэг бол сансар судлалд тэрхүү мөрөөдлийг гүйцэж төрүүлсэн гэхэд хэлэсдэггүй. 20 дахь хавар нь Монгол хүү сансарт анхудаа дэлхийн татвахчийг зөрөгтэй ялан давж сансарт ажиллаж сансрууд нөхдөгийн уриалан хойносон дагуулж дайн дэлхийн хүн ардын өмнө түүх шинжлэх ухааны өмнө байгуулсан гарамгай гавьяагийн олон орон өндрөөр үнэлж алдар нэрийг мөнгөчүүлсэн юм. Улаанбаатар хотод Юрий Гагарины нэрэмжит нэгэн үзэсгэлэн тулгамж бий боллоо. Зөвлөлүүдийн орны зүрх болсон Москва баатруудадаа баяр хүргэн богдож байна. Манай сансрын нисэгчид оддын хотхоноос Москвад ирж өргөн цэлгэр чөлөө цэцэрлэгт гудамж улаан талбайгаар алхлаж эрдмийн их театрт бүжгэн жүжиг сонирхдаг байсан. Тэд бас Ленинградад очиж Оросын алтан цагиргаар аялан Владимир, Суздал, Ярославльд гэдэг уран барилгын огт ээжистэй танилцж явснаа яаж мартах вэ? Москва. Сансрын баатруудыг өндөр сүрлэг байшин, үйлдвэр заводынхан яндан хүндэт харуул зогсоох мэт айлгаж, Кремлийн бат мараг таван хушуу гялал зуулан богдож байна. Дорогие товарищи, сегодня мы отмечаем событие радостное, значительное. Эрхэн нөхдөө өнөөдөр бид баяртай үйл явдлыг тэмдэглэж байна. Социализмын орнуудын хоёр хөвгүн нөхөр Жанибеков, Горчанар сансарт аялаад буцаж ирлээ. Тэд лотыг ажил гүйцэтгэж манай хизээний үнэн чхань социалист Монгол улсад сайхан бэлэг барилаа. Зөвлөлт холбоот улсын коммунистийн төвхөрөний ерөнхий нарийн бичгийн дараа зөвлөлт социалистууд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн түргүүлэгчдийн дараа Леонид Брежнев, зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгт амжилтад оролцсон зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисэгч Владимир Жанибековт Ленин алтан таван хушин медалиар 2 дахь удаа. Шинжилэн судлагч, сансрын нисэгч бүгд наримдах Монгол ард улсын иргэн Жүгдэр дэмдийн гүр арагчаад зөвлөлт холбоот улсын баатар цолоолгож Ленин алтан таван хушин медалиар шагнагдсныг гардуулж өглөө. Владимир Жанибеков Жүгдэр дэмдийн гүр арагчаар Леонид Ильич Брежневт чин сэтгэлийн баяр талархлан илэрхийлээд
Сансарт авч явсан Ленин Сүхбаатар хоёр уулзаж байгааг дүрсэлсэн Алтан баримл өөрийнх нь гэрэл зураг, ном зэрэг бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Манай сансрын уган нисэгч үгээр арагчаа энэ эрхэм хүндэт шагналаар Ингрэмилаас нь зөвлөлт холбоод улсын анхны Монгол баатар боллоо. Үлгэр дамаг үнэн болж сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн энэ гайхамшигт үйл явдлын тухай хүн бүхэн шагшин ярьж магтан дуулсаар байна. Ард болон агаар тэнгэрт зурсхийн өнгөрөх гэрэлт одыг юм уу? Сонин сэтгүүлд гарсан зураг синхэр дэлгэцээс шимтэн харсан дүр төрхийн биш. Харин их нутагтаа хүрэлцэн ирж байгаа сансрын жинхэнэ баатруудыг нүдээр үзэж үл мартагдах учрлын гэрч болох гэж сэтгэл догтлон хүлээж байна. Их хүрэн хүйнэгтэй энэ гаргаас минь илүү эрхэм сайхан ээлтэй их хорм хүнд байхгүй. Өнөөдөр Монголын хормон хүүгээ хүнд зочноо ухсаар хоёр чимгэн зүүжээ. Сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээсэн 5 дугаар сарын 5. Орос Монгол хэлээр наримдгийн туйл хайлж, алтан соёмбыг алхах дуртай гагнсан ах トゥ хоёр орны алдарт хоёр баатар хүрэлцэн ирж байна. Бүгд найрамдсан Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга. Бүгд найрамдсан Монгол Ард улсын маршал танаа. Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн баг сансрын программа амжилттай биелүүлээд бүгд найрамдсан Монгол Ард улсад хүрэлцэн ирлээ. Нам ард түмнийхэн шинэ үүрэг даалгаврыг биелүүлэхэд бэлхэн сансрын нисгэгчдийн туранда гүр аргачаа. Манай сансрын уган нисэгч гүр аргачаа төрсөн ах дүү шиг төв зайг анд нөхөр Владимир Женебекийн хамт Эх нутгийнхаа эрдэнийн алтан шорон дэр гიშгэж угтан хүлээсэн Улаанбаатартайгаа улс Монголынхан хүн ардтай нүүр учран золголоо. Онгоцноос буухтал нүүрүүд халуут үгэх шиг болсон. Онгоцны буудал зам гудамж талдаа ер хаявсан газар инээмсэглсэн баясгалантай хүмүүс элэгсэг дотногтож гар сунган баяр хүргэж байлаа гэж Владимир Женебеков Монголын зочлонтойгоо зам заншлыг гайхан ирсэн билээ. Баяр хөөрөөр халиган бэлгсэн Бахтан тансаг Улаанбаатар холих сансраас ирсэн хосгүй баатар хөвгүүдэн чээж дэлгэн тэврээд цэнгэл жаргал домбож байна. Хурц тод гэрлэн асааж хойсголын өнгөөр туяарсан Улаанбаатарыг 380 км-ийн өндрөөс харж байсан баатрууд өнөөдөр газар дээр нь гიშгэж хүн ардтай золгон хөгжил соёлын сонирхон хүндэтгэл хайрыг булааж байна. Нарт иргэсийн найз болсон манай дэлхийд нэрт хүн байц соргил шиг олон сүндрэлжээ. Гэхдээ манай Ленинтэй адил сүр вараатай оргил ховор байна. Тэгтээ манай Ленинтэй адил сар хүрсэн оргил алга байна. Засгийн газрын ордон хэн бүхний сэтгэл зүрхэнд үлдсэн баяр цайхан мөчийг бол сансрын нисгэгчдэд манай төрийн эрхэм дээд шагнал гардуулсан жавхлан төгөлдөр баяр ёслол юм. Уважаемые товарищи, с большой радостью Хүндэт нөхдөө Монгол зөвлөлтийн уламжлалт харилцааны түүхэнд алтан хуудас болж орсон зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгт оролцогч нарт өнөөдөр бид Монгол нутаг дээр асар их баяр багталтайгаар ёсол төгөлдөр баяр хүргэж байна.
историю традиционных монголо-советских отношений. Трудящиеся Монголии с глубоким волнением и восхищением следили за космическим рейдом международного советско-монгольского экипажа. Зөвлөлт Монголын сансрын аяллаа үр дүнд Монгол зөвлөлтийн наримдлын хүчрхэг цуваа улам бүр гүнзгийр нь нягтарч байгааг бид баяртай тэмдэглэж байна. Энэ наримдал улам олон орчинтой болж одоо газар агаар мандал төдийгүй сансрын удамд бэкчиж байна гэж хэлж болно гэлээ. Пользуясь случаем, хотел бы от имени Центрального комитета нашей партии, правительства и наримдах Монгол Ард улсын социалист байгуулалтанд чин сэтгэлийн олон талын тусламж дэмжлэг үзүүлж сансрын туршилтанд оролцох боломжийг манайранд олгосон зөвлөлт холбоот улсын коммунист намын төвхрөө зөвлөлт засгийн газар зөвлөлтийн баатарлаг бүх ард түмэнд болон нөхөр Леонид Ильич Брежнев манай намын төвхрөө засгийн газар социалист Монголын ард түмний өмнөөс хамгийн чин сэтгэлийн талархал илэрхийлье. Принять участие в космических экспериментах. Монгол ардын хөлсөлтмөн төвхрөөний ерөнхий нарийн бичгийн дарга ардын их хурлын дөрвөлжтийн дарга Сэдэн бол зөвлөлт холбоот улсын Хошооватар сансрын нисгч Жани Беков Сөхбаатарын одон бүгд наримдах Монгол Ард улсын Баатарын алтан таван хөшөө медаль. Зөвлөлт холбоот улсын Баатар бүгд наримдах Монгол Ард улсын сансрын нисгч Жүгдөр Дэмдийн гүр арагчаад Сөхбаатарын одон бүгд наримдах Монгол Ард улсын Баатарын алтан таван хөшөө медаль. Бүгд наримдах Монгол Ард улсын сансрын нисгчийн тэмдэг. Бүгд наримдах Монгол Ард улсын сансрын нисгч ган зэрэгт Сөхбаатарын одон бүгд наримдах Монгол Ард улсын сансрын нисгчийн тэмдэг гартууллаа. Владимир Жанибеков Жүгдөр Дэмдийн гүр арагчаар нөхөр Сэдэн болд чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлээд сансрын хамтарсан нислэгийн дурсгалын зүйлсийг гартууллаа. Манайрны олон арван хөдөлмөрийн хамт олон зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн нэрмжит өндөр бүтээлийн өдрөө зохиож өрнөн их амжилт гаргасан. Савхин эдлийн үйлдвэрийн 25 дугаар хэсгийнхэн сансрын нисгчдийг өөрийн хүндэт ажилчин болгожээ. Монголын ард түмэн өөрсдийнхэн бүтээн байгуулах их хөдөлмөрийг дээдлэн ололт амжилтаа үнэнхүү бахархан ярьж анд найс нөхөд юуны өмнө зөвлөлтийн хүмүүстэй харилцсан туршилгаан солилцож харилцсан туслах чин хүсэл эрмэлзлээр үргэлж дүүрэн явдаг тэдний найрсаг додон сайхан чанарыг тэмдэглэн хэлхийг хүснэ гэж зөвлөлтийн сансрын нисгчид ярьж байлаа. Монголын үйлдвэрчний үеийн соёлын төв ордог. Нийслэлийн сансрын бааtruудтайгаа хамгийн түрүүн нүүр уужрын халуун баяр хүргэж наримдлын цуглаан дээр үг хэлхийн сонссноо хамгийн азтай тооцож байна. Дорогие товарищи, друзья, первый
хүндэт нөхөд найзнараа анхны сансрын интернационалч багийн нислэгээс хойш баг хугацаа өнгөрсөн боловч асар их зүйлийг хийж амжилаа. На станции побывало уже 2 Сансрын эрдэм шинжилгээний станц дээр сансрын 16 баг, түүний дотор олон улсын 9 баг ажиллалаа. Огромное за ваш теплый прием, за очень добрые слова, сказанные в адрес. Найрсыг зочлонтгой байдлаар хүлээн авч, халуун дотн үг хэлж, ерөөл дэвшүүлсэн та нөхдөд зөвлөлтийн сансрын нисгчдийн өмнөөс баяр талархлаа дэвшүүлье. Приложу весь свой опыт для успешного выполнения нам ард түмний үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхийн төлөө бүх хүч мэдлэг туршлаган зориулахаа та бүхэнд батлан илэрхийлье. От всего сердца желаю всему монгольскому народу Найрсыг зочлонтгой ажиж хичээнгүй ер улсын авьяаслаг Монголын ард түмэнд чин зүрхнээсээ баярлалаа. Светлой дороги в жизни, мира. Саруул сайхан зам, сайн сайхан аз жаргалыг хүсэн ирвэ. Хүндэт нөхдөө эрхэм амднаас Тойрог замын эрдэм шинжилгээний салют 6 саяуд согсол урын сансрын нислэгт оролцох өндөр ихтгэл найдварыг хүлээлгэсэн явдалд Монгол ардын хувьсгалт нам, засгийн газар, манай нам, төрийн гарамгай удирдагч нөхөр Цэдэнбол болон Зөвлөлт Улаат улсын коммунист нам, зөвлөлт засгийн газар, орчин үеийн улс төрийн гарамгай зүтгэлтэн Монголын ард түмний эртний дотны анд нөхөр Бережнев нарт чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлэхийг зөвшөөрнө. Манай сансрын нислэг амжилттай дууссаны дараах нь бид нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөгчтэй уулзаж байгаадан тун их баяртай байна. Нислэгт бэлтгэн сургууль дасгал хийж байсан өдрүүдж, сансарт ажиллаж байсан өдрүүдж сэтгэл санаагаараа та бүхэнтэй ямагт хамт байж алхан бүртэн хайрт намынхаа эцэг ёсны анхаарал халамж, хөдөлмөрч ард түмнийхэн халуун дэмжлэг туслалцааг байнга мэдэрч байсан гэдгийг энэ сэтгэл догдлуулсан мөчөд хэлэхэд сэтгэлд нэн таатай байна. Жирийн малчин ардын хөвөө эх орон нам ард түмнийхэн нэр хүндтэй даалгаврыг биелүүлэн хязгааргүй өгтөргөн удамд аялах гэсэн Монгол хүний өнмөнхөн хүслийг хэрэгжүүлэх хувь зохиол таарсанд зүй ёсоор бахархаж байна. Энэ эрхэм нэндэн хүсэл мөрөөдөл Монгол зөвлөлтийн ард түмний агуу их Ленинч найрамдал зөвлөлтийн шинжилх ухаан техникийн гайхамшигт амжилтын ачаар биелэгдлээ. Сансрын Баатрааха сайн яваад ирвүү хэмээн пионер багчууд тэднийг угтан авч улаан бүчээ зүүн өгч байна. Эдэр техникчдэд үзүүлэх загвар асуух юм ихвэ. Ирээдүйд аялах сансрын хөлөг өнөөдөр тэд бүтээж алдар тах нарын гаргасан дардан замаар алсын од гариг тийш нисхийг ярна. Зөвлөлт холбоот улсын Хошообаатар сансрын нисгч Георгий Тимофеевич мэрэгвэ. Дорнотын тал халахгол шойвсэн хотор аялсан байна. Миний сонирхлыг гой татлаа. Халахголын районд хүнд хэцүү байлдаан болж байсан тэр үед манай хоёр орны ард түмний наримдал уламж тодор илэрч Монголын ирээдүйн хувь заяаны асуудлыг энд хамтын хүчээр шийдвэрлсэн юм.
Тэнгэрийн од газрын одтой адил сансрын бааtruуд найрамдлын дархан эв нөхрөлийн эрдэнэт хотод очлоо. Тэдний очисон газар бүр хөлгүй их баяр хөөр болсоор байна. Өдөөнүүдэд хөгжлийн сар 8-нд ирэх эдгээр хотыг тэд өдөр байтугай шүн сансраас гэрэл чийдэн гэрэн таньж байлаа. Энэ бол зөвхөн том хотын гэрэл төдийгүй. Энэ бол найрамдал нөхрөлийн гал юм а гэж зөвлөлтийн сансрын нисэгчид хэлсэн үнэхээр онсон үг. Эрдэнэт гэсэн үг сансраас олонтой зурагдсан. Эрдэнэт туршилт хийхин цэнхэр дэлгэцээр харсан. Тойрог замын зохицол бүрдэж, Эрдэнэт комбинатын цэгтж нэгэн адил амжилттай ажиллаж, ард түмэн наримтлын бүтээн байгуулагч аав гай хүчийг ахин элтэн харууллаа. Сансрын нисэгч Гүр Арагчаагийн төрсөн нутаг болгон айн. Гүр Арагчаагийн унсан газар угаасан ус 3 болгосон. Век онгонда Союз гэдэг нэр өгч айлын бяцхан хүүг хөрдсөн хожим одоогоор их таялах хөлөг байж хөвгөн өсөж вэ гэж зөвнсөн бэлэг дэмбрэлтэй явдал байлтай. Бүгд наримдах Монгол ард улс зөвлөлтөнд улсын баатар сансрын нисэгч Жүгдэр Дэмдэн Гүр Арагчаа манай аливаа хүүхдийн нэгэн адил дүүрэн номтой сурагчийн цөм хөрөнгөж хичээл сургууль даашиндан үеийн нөхөдтэйгээ бужигнан үдэшлэг олон нийт дээр дуу дуулан бужиг хийж одоо гарагийн тухай шүлэг уншдаг байжээ. Найз минь, чи бидний хамгийн гол зорилго бол одоохон 10 дугаар анги амжилттай төгсгөөд тус тусын сонгож явсан замаараа аль нэгэн дээд сургуульд сурч эх орныхон аль хэрэгцээтэй газар очиж ажиллах явдал юм а гэж 1966 оны хавар найз нөхрийн дэвтэрт бичиж үлдээсний одоо Гүр Арагчаа дурсан санж байж болох юм. Сансрын нисэгчд маань дорнотын тал, домогт халахын голоос, алтай сүрлэг уулаас, увсын цэнхэр нуур хүртэл
Монгол орноор аяллаа. Сансрын нисгчдийн зочилсон газар бүр хүмүүс ямар ч зарлалгүй харин хэдэн өдрийн өмнөөс сургалан мэдээд өөрсдөө ирцгээж наримлын цуглаанд оролцсон сансрын сонин сонсцоож баатруудаа баяр хүргэж байлаа. Монголын сайхан орныг тухайлбал танай энэ үсгэлэнт хязгаар нутгийг сансраас харсан. Одоо энэ нутаг оронд та бүхэнтэй нүур учирч байгаадаа туйлын баяртай байна гэж сансрын нисгчдийг хэлэхэд хүмүүс бид ч бас та нарыг сансарт сая жива одон дотроос олж хардаг байсан. Ажилчин хүн шөнийн ээлжинд гарахдаа малчин хүн мал хотлохдоо эрдэмтэн хүн одон орны оргилдон хардаг байлаа гэж ярив. Баяр туйлын явдлын нэг нь нөгөөгөр солигдсоор байлаа. 5 дугаар сарын 17-ны нарлаг сайхан өдөр Жанжин Сүхбаатарын талбайд тангар өргөн жагсан цогт өдөр залуучууд зориг сэргэлийн пионер багчуудын цуглаан дээр Жанибеков гурарагчаа хоёр сансарт авч явсан аривын нандин зүйл болох ардын хувьсгалын ахмад партизанараас хожмын эв хамтын ертөнцид дээр хувьтай гавья байгуулах хойч үеийнхэн дэм бичсэн захидлыг ёс төр өргөн хүндэтгэлтэй гардуулсан билээ. Хүүхэд багчуудын оруулсан зураг дотор дайн дажны тухай нэг ч юм алга. Манай гаригийн хүүхэд багчууд залууийнхэн энх 50 аз жаргалтай амьдрахыг хичнээн их хүсэж, одоо гаригууд хичнээн их тэмүүлж, гэрэлт ирээдүйдээ хичнээн их итгэл төгөлдөр байдгийг нэгэн өдрийн сайн танилцлаас мянган өдрийн нөхөрлөл үүснэ гэж манайхан ярьдаг. Ододын хотхонд үерхэн танилцаж, огторгын сансрат хамт аялаж, сайхан Монголдо саатан зочилсон салшгүй онд сансрын баатара, сайн нөхөр сансрын баатар нь их нутаг нь үдэн мордуулж байна. Эргэж уулзахын өрөөл дэвшүүлж байна. Алаг дэлхийд айл хөрш ах дүүглээ алс сансарт замныг заяа холбоотой билээ. Монгол ардын хувьсгал намын 18 дугаарыг хурал ардын хувьсгалын 60 жилийн ойдоо Ноорны хөдөлмөрч ард түмэн амжилт бүтээлийн дээдээр бэлэг барьдаг. Манай сансрын ууган нисгч коммунист гүрарагчаа намынхан 18 дугаарыг хурал дөргөх хөвлөгтэй илтгэх хөвгтэй оролцож байгаа төлөөлөгчийн нэг. Эцэг их маань намайг 5 настай байхад морин улсруулсан. Тэгэлэр эгэл малчин ардын хүү миний амьдралын аяны хамгийн анхны буудал нь морины уяа байжээ гэж хэлж болно. Морины уяанаас сансрын тойрог зам төрсөн тэр зам нийс хонгосны хэрэгслийн инженерээс шинжилэн судлагч сансрын нисгч болсон тэр зам маань авгайх зөвлөлүүдийн оронтой тогтоосон наримдал их орны маань социалист хөгжлийн бодит үршим гэдгийг би гүнээ ухамсарлаж байна гэж тэр их хурлын хүндэт эндэрээс хэлсэн юм.
Цэцэг навчаалаглаж самар жимс ид болж байсан 8 дугаар сарын дундуур Зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисгч Владимир Афанасьевич Ильяхов манай сансрын нисгч Майдэрживэн ганц зэрэг хоёр Архангай аймгаар зочлон тэнд нэг ёсны баяр хөл хөгжим болж байлаа. Владимир Ильяхов 1979 онд Валерий Рюминий хамт Союз 32 хөлгөөр хөрж сансрын цогцлборт 175 хоног бараг хагас жил аялаж авраг амжилт тогтоосон. Түүний төрсөн Варшиловград мужийн антрацит хот. Монгол анд нөхрийн төрсөн Архангайн цэцэрлэг сумаас хичнээн хол зайтаж энэ хоёр зөвлөлт Украины холбоо хоёр хотод тухайлбал Ляхов, Харьковын цэргийн нисгчдийн дээд сургууль, ганц зэрэг Киевийн политехникийн дээд сургуульд суралцж байсан юм. Тэгвэл тэр хоёр ододын хотхонд хамт амьдарч сансарт аялах бэлтгэл сургууль хамт хийж орлон нисгчийн хувьд хамтарсан түүхт нислэг хэрэгжихэд чухал хувь нэмэр оруулсан хүмүүс юм. Үдсгэлэнт хоргод очиж тэрхийн цагаануур Сумонголын захаар зугаацсан явсан хүнд үзэж сонирхох амарч саадах юм мондод байна. Яг 7 сарын өмнө Илдэг найртай эзэн хүний ёсоор сансрын гэртээ гүр арагчаа Жони Беков хоёрыг өгтөж аваад сэтгэл зүрхнээсээ баярлаж байсан үндсэн багийн Владимир Коваленок, Виктор Саваних нар өнөөдөр 10 дугаар сарын 23-нд Монгол анд нөхрийн их нутагт зочлон ирлээ. Сансраас их дэлхийдээ Казахстаны төрлөх тал буухтан тэд гүр арагчаатайгаа уулзаагүй. Харин энд буян тухайгийн нисхэн усны буудлын дээр сансарт салснаас хойш анх удаа уулзаж үнэнхүү сэтгэл хөдлөгсөн маш сайхан учрал болж байна. Монгол Ардын хөсгөлтмөн төвөрөний ерөнхий нарийн мичийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Цэтэн бол хоёр баатрын ингрийг Сүхбаатарын одон алтан таван хөшин медалиар мялалаа. Омскын трэчний хүү жирийн коммунист надад зөвлөлт холбоот улс бүгд наримдах Монгол Ард улсын баатар болгочийг тийм өндөр алдар хүнд өгөө билээ гэж Коваленок хэлсэн. Владимир Коваленок сансарт 3 удаа 217 хоног ниссэн бол Виктор Саваних анх удаа ниссэн. Тэгтэн зөвлөлтийн 50 дахь, манай гарагийн 100 дахь сансрын нисгч. Ингээд манай гүр арагчаа сансрын 101 дахь нисгч, 101 дахь од боллоо. Үзэгсэн гэж ихэхэн яарч ирсэн Улаанбаатартайгаа сансрын баатрууд маань учран золгож гүн хүндэтгэл илэрхийлж байна. Сансрын нисгчид хот хөдөөгийн олон газраараа илсэн. Хөгжил соёлоор чимсэн манай хөдөө нутаг алдарт говь тал нутгийг үзэж хөдөлмөрийн хүмүүстэй уулзаж малчин ардын гэрт зочлоо. Бид одоо бүр их баян боллоо. Бүгд наримдах Монгол Ард улсад байх хугацаанд бүдэн хагас сая гаруй найз нөхөдтэй боллоо. Энэ бол хүний хувьд хамгийн их дээд баялаг мөн гэж сансрын нисгчид ярьсан. Тийм ээ. Танилтай бол талын чинээ гэдэг.
Бидний дотроос сансар танх ниссэн баатар хүн. Итгэлийн маань хүлээсэн их хурлын депутат гэж сансрын нисгчийн уламбар хайрлан хүндэт гэж эрэлхэг зориг Баатарлаг авьяагийн домог мэт ярьж байна. Манай сансрын нисгчид оддын хотхон орхин нийслэл хотынхон нэгэн шин суудсанд орж айлгэрийн төгчүүлэн жирийн хүмүүсийн адил ажил албандаа шамдаж ажимдрлан зөхөх нь бас л сонирм. Сансрын хамтарсан түүхэн нислэг дууссан ч мөнхийн наримдал хамтын ажиллагаа маань улам амжилт тайваргаж ивж байна. Сансрын иргэний ажил гэж дуусахгүй сансрын хөлөг бас дахиад хөөрнө.